Ерөнхий сайдад Дорногов аймгийн Зүүн Баян сумд газрын солборлож байгаа Доншин газрын засаг хязгаарлалтанд хувьцаат компани үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийж 1 сая тонн түүхий төс солборлжээ. 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол улсын төсөвт 134 сая Америк доллар төвлөрүүлсэн байна. Газрын төсөв олборлох 170 цоногтой. Энэ онд 56 мянган тонн тос олборлохоор төлөвлөжээ. Ерөнхий сайдад Доншин газрын тусаа хязгаарлалтмал хувьцаат компани удирдгууд болон бүгд найрамдах хятад ард улсаас Монгол Улс зугаанч бууд бүрийн ихэд элчин сайд Шин Минжүү онтой ярилцаж цаашаа хайгуул болон олборлолтоо нэмэгдүүлэхийг хүслээ. Статурын байгууллага, аудит, гайлтай холбоотойгоор энэ тас олборлож байгаа компаниуд маань хөрөнгө оруулалтыг хийхээ зогсоосон. Энээс болоод бид нар жилд сая 500 мянган тонн биш жил 500 мянгаыг олборлох ийм төвшөнд байж байна. Тэгэхээр энэ асуудлаа бид нар хөрөнгө оруулагч талуудтайгаа ойлголцоод тэгээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэгдүгээр асуудал. Ингэхээр бол манай одоо тогтоогдсон олборлох боломжтой нөөцөөрөө бол бид нар үйлдвэрийнхээ нөөцийг бас хангах болцоотой. Доншин газрын тусаа хязгаарлалтмал хувьцаат компани жилд 50-аас 60 мянган тонн газрын тус олборлож байгаа юм. 100 мянган тоннд хүрэх боломжтой гэж танилцууллаа. Гэхдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд хуулийн болон бусад хязгаарлалт бэрхшээл үүсгэж байна гэж компани удирдлагууд танилцууллаа. 2012 оноос хойш салбарын болон татварын зэрэг хэдэн хуульд өөрчлөлт орсон нь тус компани үйл ажиллагаанд нөлөөлж өнөөдрийн байдлаар 14.5 сая Америк долларын маргаан үүссэн байна. Манай Доншин газрын тос компани хөрөнгө оруулалт хийх нөөц бололцоо бий. Хамтран ажиллахад нээлттэй хууль эрх зүйн орчин тулгамдаад байгаа асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээний зүйл заалтыг эргэн харж эдийн засгийн өргөөжийн талаар дахин хэлэлцэх нь зүйтэй байх гэж бодож байна. Дээр дурдсан маргаанд анхаарлаа хандуулахыг тус компани зүгээс хүссэн байна. Ерөнхий сайдаа шүүхийн шатанд очсон маргаанд засгийн газар оролцох боломжгүй хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэж байр суурь илэрхийллээ. Доншин газрын тус хязгаарлалтмал хувьцаат компани бүгд найрамдах хятад ард улсын Sinopec Group компани удирдлагадоор Монгол Улсын эрчим хүч газрын төсний салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийлжээ.